Нүүрс хөтөлбөрийн хүрээнд 3.6 тэрбум төгрөг тавьсан гэх ерөнхий сайдын ахлах зөвлөх ганц зүг өчигдрөөс эхлэн өсөглөн зарлажээ. Тэрбээр энэхүү хөтөлбөртэй холбогдуулан маш олон гин зэмгүй ажилчдыг дуудан байцааж хэрэгт холбогдуулан шалгаж баривчлсан асуудлыг эсэргүүцсэн өсөглөн зарлахаар болсон байна. Мөн түүнтэй хамт хоригдож байгаа тулга нарын биед хянагчид ямар ч зориггүйгээр халдаж хөлн мэдээгүй болсон. Авдагтай тэмцэх газрын албан хаагчид нүүрс хөтөлбөрт хамаатуулан олон хүнийг удаа дараа айлганд сүрдүүлж барьж хорж байгаа нь арчилсан засгийн газрын үед гарч байгаа хамгийн аимшигтай үзэгдэл боллоо хэмээн улсын хурлын гишүүдэд хандан бичсэн загталдаа онцолж байсан удаатай. Түүний өсөглөн зарласан шалтгааны талаар өмгөөлөгч Баасан Доржоос тодруулахад өсөглөн зарлаж байгаа нь үнэн биеийн байдал нь хэвийн байгаа өсөглөн зарлахаар эргэл буцалдаггүй шийдсэн гэж хэллээ хэмээлээ. Ганц өхөн баригдсан цагаасаа хойш Төв аймгийн хорих ангид цаатуулагдж байгаа. Өнгөрсөн 9-р сард шүүх хурал болсон ч түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү шийдвэрийн дараа шудраг бус үйлдэлтэй өсөглөн зарлаж тэмцэхээ илэрхийлээд байсан юм а. Тэрбээр энэ бүх хууль зөрчсөн хэлмэгдүүлсэн гэмт үйлдэлүүд дуусах хүртэл өсөглөн зарлах юм.